Сэл ордог хөртлөө яагаад ингэ сургууль дээр өгүүлэх байгаад байт юм бэ? Хүмүүсээс болон эцэгчүүдээс ярьдаг хамгийн гол олон асуултуудын нэг нь яг саяны хэлсэн зүйл байгаа. Бид нар яагаад энэ зүйлийг ярих хэрэгцээтэй байгаа вэ гэдгийг олж харсан момент нь ч гэсэн яг энэ байсан. Жишээлх юм бол хүүхдүүд нь ямар нэгэн асуудал ч юм уу тасан зохицож чадахгүй байдал, хэрэлдэх, маргалдах, үл ойлголцол ямар нэгэн зүйл болонгууд танах сэл хөтөлбөртэй эзэдээ хүүхдүүд чинь яагаад ийм байгаа, эсвэл яагаад ийм асуудал гарч ирж байгаа гэж хэлэх тохиолдол байдаг. Гэхдээ яг тэр үед л бид нар монголчуудад маань эцэг эхчүүдэд маань энэ зүйлийн тухай ярих, ойлгох, мэдэх хэрэгцээ байгаа юм биш үү. Тийм учраас энийг таниулахын тулд бид нар ярих хэрэгтэй байна гэд энэ ярилцлага ер нь эхэлж байгаа. Сэл хичээлээ аав ээжтэйгээ хамт яаж хийдэг юм бол? Манай аав ээж маань ер нь мэдгүй юм маань хэлж өгч ер нь нөгөө хичээлийн хэрэгслийг маань хангаж ярилцж байгаа. Тэгээд асуулт асуун, тэгээс би тэр асуултыг хариулна. Тэгээд хаяада ингээд яг дүүтэйгээ хамт яг хэрэлцэж байгаа юм шиг. Манай явцсан бас манай оройн хэдэн цагаас ирдэг, ганцаараа хийдэг. Ганцаараа сэл хичээлээ хийхэд чамд ямар вэ? Зүгээр л байдаг. Надтай айгуу сайн ярилцаж бүхэлдээр дэмждэг. Ярилцж байгаа. Тэгээд асуултанд хариулаад тийм хөтөл. Би аав ээжтэйгээ ярилцаа тэгээд хамт идэг. Тэгээд хэрвээ аав ээж аахгүй бол тэгээд өөрөө ганцаараа идэг. За сэл хөтөлбөр гэдэг маань өөрөө өмнө нь ч гэсэн бид ингээ хаалцж байсан 5 төрлийн ур чадварыг хэрэгжүүлдэг гэх тээ. Гэхдээ тэр 5 төрлийн ур чадварыг бид нэр зөөлөн ур чадвар гэж хэлдэг. Тэгэхээр хүүхэд сургуульд ороод академик мэдлэгийг бол 1-ээс 12 дугаар ангид ороод суралцаа төгсдөг. Гэхдээ тэр хугацаанд бас шаардлагатай хэрэгцээтэй мэдээллүүдийг авдаг ч гэсэн тэр бүр өөрийн болгоод бас хангалттай ингээд аваад тэр эзэмшиж төгсөж чадахгүй тохиолдлууд ч гэсэн байгаа. Тэгвэл бидний яриад байгаа зөөлөн ур чадвар гэдэг зүйл нь академик мэдлэгтэй харьцуулах юм бол түүнээс ч илүү их туршлага, практик, байдал хэрэгцээтэй байдаг. За зөөлөн ур чадвар гэдэгт юу орж байгаа вэ гэдгийг бид нэр эхлээд бас мэдэх хэрэгтэй байна. Жишээлх юм бол биднэрт мэдлэг хэрэгтэй байгаа шиг биднэрт харилцах ур чадвар хэрэгтэй байдаг. Өөрөөр хэлэх юм бол хүн бүрт өөрийнхөө бусдаас тэр ялгаатай байдлыг, тэр үн цэнийг мэдэх хэрэгцээ гэж байгаа гэсэн. Тэгэхээр хүмүүс өөрийгөө таньж мэдээд ойлгоод тэр өөрөөсөө гарч байгаа үйлдэлүүд байгаа шүү дээ. Би яагаад энэ зүйлийг хийчихв? Би яагаад миний сэтгэл хөдлөл ийм байгаад байгаа юм бол? Би сая ингэх ёстой байсан юм болов гэдэг нэг юм бодлууд байдаг боловч яг эргэцүүлээд тэрийг ойлгож ухамсарлах хэрэгцээ биднэрт байж байгаа. Тэгэхээр энэ бүх зүйл одоо хийгдэх нь нөгөө өөрийгөө таньж мэдэх, ойлгох, тэгснээр өөрийгөө хүүхдүүд удирдах зохицуулах чадвартай болно. Энэ дээр мэдээж одоо сэтгэл хөдлөлөө удирдах, зохицуулах гэдэг ур чадвар ч гэсэн орж ирж байгаа. Цаашлах юм бол өөрийгөө ойлгож таньж мэдж байгаа хүүхд чинь бусдыг ойлгож мэдэрч одоо бидний ярьдаг нөгөө бусдын оронд өөрийгөө тавих чадвар гэдэг ур чадварууд. Ингэснээрээ бусдаа яаж харилцах вэ? Ямар хариуцлагатай шийдвэрүүдийг гаргах вэ? Өөртөө одоо ашигтай шийдвэрийг яаж гаргах вэ? Мэдээж хүслээ дагах юм бол буруу шийдвэр гаргах боломжтой. Гэхдээ тэрэнд авталгүйгээр яаж хэрэгцээтэй чухал одоо хариуцлагатай шийдвэр гаргах вэ гэдэг энэ ур чадваруудыг хүүхдүүд эзэмших энэ боломж олгож байгаа хөтөлбөрийг сэл хөтөлбөр буюу зөөлөн ур чадварыг хөгжүүлэх гэж хэлж байгаа. Намайг сэл хичээл хийх үед аав ээж хоёр минь миний ойлгохгүй байгаа зүйлийг минь хэлж өгч бүр гоёор харахад минь тусалдаг. Ярилцаад тэгээд би бинээс асууждаг шүү. Зүгээр л ярилцдаг. Ярилцаад асуулт асууж байгаад ээж аав зөвлөгөө өгөө тэгэж болохгүй гэд Хамт ярилцаж тавлаж бас нэж хийдэг. Ярилцаж ойлголцоод тэгээд давтаж өгдөг. Тэгвэл бид нар энэ академик мэдлэгийг 12 жилийн хугацаанд эзэмшдэг юм бол зөөлөн ур чадварыг насан туршдаа эзэмшдэг гэсэн. За сэл хөтөлбөрийн хувьд бол юуг голчилж авч үздэг вэ гэхлээр хүмүүс өөрөө өөрийг нь таньж мэдэж ойлгоход хамгийн чухал хэсэг бол өөрийнхөө мэдрэмжийг сонсох. Тэрэндээ яагаад энэ зүйл бий болсон бэ гэдгийг ойлгож таньж мэддэг байдаг. Гэтэл манай үндэснүүдийн хувьд ялгаатай гэх юм уу сэтгэлгээнүүд юу гэдэг вэ гэхлээр хүүхдүүдийг хүмүүжүүлэхдээ хатуу гараар илүү цохно. Уурлаж загнах юм бол тэд нар илүү их ойлгоно, тий? Эсвэл дүн чухал гэдэг нэг юм хэсэг буруу ойлголтууд ингэж явж байгаа. Сахилгажуулах
гэдгийг загнах, уурлах үед ойлгох гэдэг ч юм уу тий. Тэгвэл сэл хөтөлбөр болохоор эсрэгээрээ биднээс арай өөр урсгал руу чиглүүлдэг. Өөрөөр хэлэх юм бол түрүүний давтан хэлсэнчлэнгээр илүү их сонсохыг нөгөө ойлгож ухамсарлах буюу awareness гэдэг нэг чадвар чинь юунаас гарч ирдэг гэхээр өөрөөс нь асуулт асуух гарч ирдэг. Өөрт нь аюулгүй тайван мэдрэмж бий болсон үед, итгэх мэдрэмж бий болсон үед хүүхд тэрийг бодож, сэтгэх, эргцүүлж дүүрэх чадвар бий болдог гэсэн. Тэгэхээр энэ хоёр манай одоо үндэстнүүдийн хувьд тийм үү монголчуудын хувьд байдаг тэр нэг хандлага, сэтгэлгээ ялгаатай байдал нь сэл хөтөлбөртөө бас юм зөрчлүүдийг гаргаж ирж байгаа гэсэн. За одоо жишээлбэл ингээ хичээл заалаа би чинь 6 дугаар ангид ордог. Хичээл заахад эрүүл харилцааны тухай хичээл орлоо л да. Тэгвэл эрүүл харилцааг ингээ хадгалах, үргэлжлүүлэх гэдэг ч юм уу найз нөхдийн харилцаа. Тэгэнгүүт тэр үед ингээд эрүүл харилцааны тухай яригдаж эхлэх үед хүүхдүүд асуудаг ч юм уу эсвэл шууд ингээ асуугаагүй байхад хэлдэг зүйл нь өө манай аав ээж ингээ сонсдгоо штэ, ойлгодгоо штэ. Эсвэл шууд загнадаг штэ. Тэг харьцуулдаг штэ гэдэг ч юм уу энэ асуудлуудыг гаргаж ирдэг. Тэгэхээр бид нар хүүхдүүдтэйгээ хамт энэ ойлголтыг мэдэх, таних, бас өөрсөндөө суулгах юм хэрэгцээ биднэрт гарч ирж байгаа гэсэн. Сургууль дээр дан ганц нэг удаа 7 хоногт нэг удаа сэл хичээлийг заах гэдэг зүйл нэг өөр. За information буюу мэдээлэл хэлбэрээр бол хүүхд авна. За эрүүл харилцаа гэдгийг энийг хэлдэг юм байна. Найзтай болохын тулд ийм алхам хийх хэрэгтэй юм байна. Миний бусад хүмүүстээс ялгаатай зан чанарууд нь энэ юм байна гэд тэ. Гэхдээ энийг нэг удаа багш мэдээлэл хэлбэрээр олгоод бас нэг удаа дасгал ажил хэлбэрээр хальталчтэй тэ мэдрүүлээд орхидог гэсэн үг. Тэгэхээр энэ дээр юу хэрэгтэй вэ? Бид нэр академик хичээлийг ч гэсэн тэр хүүхдийг өөрийн болохын тулд дадлагжуулалт хэрэгтэй байдаг. Ямар ч багш тийч хариул. Хүүхдийг яаж сайн сурах вэ гэвэл дахин удаа давтах гэх тэ. Тэгвэл энэ зөөлөн ур чадвар академик мэдлэгээс илүү их дадлагыг шаарддаг гэдээ ойлгочвол биднэрт илүү хялбархан болно гэсэн. За тэгвэл 7 хоногт нэг удаа сэл хичээлбэр орлоо. Тэгвэл цаана хизээ хаана тэр мэдээллийн агуулгыг давтах вэ? Хизээ хаана тэр хүүхдийн мэдрэмжийг хэн асуух юм бэ те? Уралчаад ороод ирлээ. Хэн тэрийг нь тайвширхыг нь хүлээгээд бас ярилцах вэ гэдэг зүйл гарч ирнэ гэсэн. Анги дээр багш, найзууд нь магадгүй сургуулийн орчинд ажиллаж хин нэгэн. За тэгвэл нийгэмдэр бол бид нэр хянах боломжгүй шүү дээ. Нийгэмдэр хүмүүс мэдрэмжийг нь сонсоосоо, ярилцаасаа, нээлттэй байгаасаа, аюулгүй хандаасаа гэл те. Тэгэхээр сургуулийн орчинд хичээл дээр нэг удаа өгдөг юм байна. Хичээл ороход. Гэхдээ тэрнээс гадна бусад багш нараас өгөх ёстой юм байна. Ер нь л тэнд байгаа ажилчид, найз нөхөд хүрээллүүд тэр харилцааг, тэр өөрийг нь сонсдог, тэр аюулгүй тайван мэдрэмж төрүүлэх, уурлал ороод ирэхэд нь тавшрахыг нь хүлээдэг гэдэг ч юм энэ зүйлсүүд. Харин бид нар болохоор яадаг вэ гэхээр бидэнд суусан нөгөө хүмүүжил, төлөвшил, сэтгэлгээ юу вэ гэхээр шууд шийдлийг хайх гэдэг. Яасан, яах гэдэг тий? Яатсан гэл асуудаг ч юм уу. Гэхдээ тэр асууж байгаа боловч гэхдээ тэр нь шийдлийг санал болгох гэдэг. Тэгэхээр нөгөө л нэг мэдрэмжийг ойлгох, ухамсарлах гэдэг зүйл байхгүй болж байгаа гэсэн. За тэгэхээр нийгэм дээр гараад ирэх юм бол бид нар нийгмийг бол хянах боломжгүй шүү дээ. Бидний хамгийн чухал зүйл бол бидний хянах боломжтой зүйл юу, хянах боломжгүй зүйл юу гэдгийг таньж мэдгэж байна. Тэгвэл нийгмийн орчныг бид нар хянах боломжгүй юм чинь дараагийн хянах боломжтой чухал орчин бол гэр бүлийн орчин. Гэр бүлд очиход аав ээж хамгийн их чиглүүлдэг, тийм ээ, заадаг, сургадаг, зөвлөдөг, дүрэн болон шаардлагыг тавьдаг хүмүүс гэж байгаа. Тэгвэл тэр хүмүүс харилцаан дээр энэ зүйлийг оруулж ирэх нь чухал юм аа. Тэгэхээр өнөөдрийн нөгөө бидний ярьж байгаа сэдв анх яаж эхэллээ? Хүмүүс эцэгчүүд маань асуудал дэвшүүлээд ороод ирдэг зөв болж юм. Гэхдээ энэнд би яаж оролцох вэ гэдэг нөгөө сэл орж байгаа штэ. Тэгвэл ур чадвар нь хаана вэ гэж асууж байгаа шиг тэгвэл сэл орж байгаа штэ. Тэгвэл би яаж дэмжиж байгаа вэ гэдэг асуулт бас орж ирэх хэрэгцээтэй болно гэсэн. Тэгэхээр гэр бүлийн орчинд нь ч ихсэндээ яг тэр хичээл дээр өгж байгаа тэр мэдээллийг тэр хичээл дээр өгж байгаа тэр сэдвийн хүрээнд тэр дасгал ажилдаг шиг гэр бүлийн орчинд энэ зүйл орж ирэх хэрэгцээ биднэрт маш их байна. Ингэжээч нөгөө буруу ойлголтууд сэлийн ойлголттой нэгдэж бид нар хүүхдүүдийг энийгээс 12 дугаар ангийн хугацаанд сурах хугацаанд нь сэл хөтөлбөр хэрэгжиж явах энэ явц тунд бид нар нэгэн удаа ороод заах биш харин орчинд нь байгаа хүмүүс дэмжих хэрэгцээтэй гэж ойлгож байна гэсэн.